усны аюулын үед та юу хийх хэрэгтэй вэ? Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах, гэрийн хаяага шуух, бэхэлгээ хийх, хүүхэд, жирэмсэн их, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах. Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж, аль ойр байгаа өндөрлөгт гарч тэндээ хүлээх. Цахилгаан хэрэгслийг хүчитлээс салгах. Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах. Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх. Үер усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ? Өөртөө болон бусдад туслах, эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих. Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах. Үерийн усаар халдварт өвчний нэн тээгддэг тул цэвэрлэгээ хийх. Энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах. Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх. Гараа тогтмол савандаж угаах. Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах. Хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах. Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх. Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу усны нүх, савыг ариутгах, цэвэрлэх.